BDC компани 2025 оны ер нь бол санхүүгийн тайлбар ер нь гүйцэтгэлийн талаар үйл явдлаас нь онцлог хуулиуд бас та үйл ажиллагаанаас нь онцлог хуулиуд бас та танилцуулж. За баярлалаа. 2025 он бол манай компанийн хувьд маш амжилттай жил болж өнгөрлөө. За нийт 9.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Энэ маань өмнөх оноос 41% өссөн үзүүлэлт. За орлогын хэмжээ 57% өссөн. За үүнтэй холбоотойгоор одоо санхүүгийн бүх л үзүүлэлтүүд 30-аас дээш хувьтай хувийн өсөлттэй гарсан. За эцдийн нийт хөрөнгө гэх мэтлэн бүх үзүүлэлтүүд энэ төр өсөлттэй гарсан. За үүнд одоо манай уламжлалт үндсэн үйл ажиллагаанууд болох брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаанаас гадна онцлог 2 үйл ажиллагаа байгаа. За үүнд бол төрийн банктай хамтарч төрийн банкны 200 сая долларын бондыг Сингапурт гаргахад бид нар хамтрагч болох Guata Junan компанитай хамтарч ажилласан. За мөн 2025 оны 4-р улирлаас эхлээд манай уулуурхаан бүтээгдэхүүний брокерийн үйл ажиллагаа бол нэлээд идэвхжсэн. За одоогийн байдлаар 94.5 сая долларын арилжаа хийгээд байна. Тэгээд харилцагчийн хэмжээ, арилжааны хэмжээ бол одоо байнга өсөж явж байгаа. Тэгээд харцах юм бол 2025 онд ер нь бол Монголын хөрөнгөний бирж унц цасны биржүүдээр ер нь бол унц цасны арилжаа нэлээдгүй буурсан дарагдж байсан шүү дээ. Тэгэхээр ер нь бол унц цасны компаниуд за BDC энэ удаас BDC компаниуд ер нь үйл ажиллагааныхаа орлогыг ер нь жоохон бас өөр хөлсрүүдээс бүрдүүлж ингэж харж болохоор болоо. Тийм, ерөнхийдөө бол манай компани бас тодорхой хэмжээний багц бүрдүүлж явдаг. Тэгэхээр энэ багцуудын ханшийн өсөлт бол маш харьцангуй өндөр өсөлттэй гарсан. За миний саяны хэлдгээр үндсэн үйл ажиллагаанаас гадна одоо шинээр гарч байгаа үйл ажиллагаанууд нэлээд явж байгаа. Тэгэхээр 26 онд бол яг уулуурхаан бүтээгдэхүүний харилцааг бол нэлээд нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа. За гадагшаа гарах бондын хэмжээг 2-оос 3 компани бондыг гаргана гэсэн ийм төлөвлөгөөтэй явж байгаа. Тэр хөрөнгө оруулалтын багсаас асуух бол ер нь бол 2025 онд ер нь бол ямар зах зээлүүд болон ямар хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд ер нь хөрөнгө оруулах хамгийн оновчтой байсан гэж харагдаж байгаа юм. Яг ер нь бол манай зах зээл чинь бонд хувьцаа гэсэн үндсэн 2 бүтээгдэхүүн л байгаа. За хөвбөц эднэр бол бондтойгоо адилхан явах бах. Тэгэхээр ер нь бондын өгөөж маань тогтмол байгаад байгаа шүү дээ. Ер нь хөрөнгөний бирж дээр 18-аас 19%-тай, за OTC дээр нэг 20-21%-тай гэдэг ингээд яваад байгаа. Энэ бол ер нь харьцангуй их өндөр өгөөж. Тэгэхээр энэ бол тогтмол орлого гэдэг үднээсээ баталгаатай хөрөнгө оруулалтууд болно. За хувьцааны хувьд бол мэдээж зарим хувьцаан дээр зарим компаниудын хувьд үйл ажиллагаа нь сайн муу янз бүр байгаа ч гэсэн тийм ер нь сайн компаниуд бол хангалттай байгаа гэж харж байгаа. Цаавал өнгөрсөн жил тэрний өмнө жилүүд ер нь бол одоо уулуурхаан биржийн юм хууль баталгаасаас хойш ер нь бол хувийн хөгжлийн компаниуд бол брокерийн үйл ажиллагаа хангалттай хийж амжихгүй гэсэн нэлээдгүй шүүмжил гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол энэ дүр зураг өөрчлөгдсөн байгаа л ер нь бол энэ зах зээлд ер нь бол ямар өөрчлөлтүүд сүүлээд орсон байна. Мэдээж хэрэг яг нөхцөл байдал бол өөрчлөгдөг л дээ. Хөрөнгөний бирж одоо брокерийн үйл ажиллагаа буюу шууд харилцагчид шууд үйлчлэх үйл ажиллагаагаа хийсээр байгаа. Одоо өөрөөр хэлбэл бид нарт өрсөлдсөөр байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар бас энэ дээр нөгөө үйлчлэгээнийхээ тал дээр илүү үйлчлэгээ үзүүлэх харилцагчтайгаа илүү ойр дотнд шинэ харилцагчид оруулж ирэх гэх мэтлэн энэ үйл ажиллагаагаар одоо арилж байгаа юм явуулж байна. Тэр өнгөрсөн жилдээ харьцуулах бол 2020-д хамаагүй илүү өндөр гүйцэлтэй байсан биш үү. Тэгэхээр 2026 оны төлөв байдлыг харах юм бол одоогийн байдлаар сүүлийн хагас жилд ер нь нэлээдгүй эрчимтэй явагдаж байгаа. Тэгэхээр 2026 оноос шилжиж оронгод ер нь ямархуу эрчимтэй явагдаж харагдаж байна. Ер нь зах зээлийн хувьд ямархуу төлөв байдал. Нийт зах зээлийн хувьд ер нь уулуурхаан биржийн зах зээлийн хувьд уулуурхаан биржийн хувьд манайх бол нэлээд амбицтай байгаа. Энэ дээр ер нь үйл ажиллагааг эхлүүлэх бол маш хүнд байдаг. Бид нар 25 оны 4-р улирлалт ихнийх арилжааг хийсэн. За үүнээс хойш арилжаа бол тогтмолжоод нэмэгдээд явж байгаа. Харилцагчийн хэмжээчсэндээ нэлээд нэмэгдэж байгаа. Ер нь бол энэ 26 онд бол нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулна гэж тооцож байгаа.
Харин үн цаасын зах зээлийг харж үзвэл нөгөө талдаа ямар шүү ер нь одоогийн байдлаар гүйцэтгэл нь 2026 онд илүү сэрэг төлөв ажиглагдаж байгаа бол мэдээж инфляцаараа харцангуй буурч яваад бодлогыг бууруулах юм бол хүлээлт нь болж байгаа сүүлийн хагас жил бол ирж байгаа шүү. Тэгэхээр энэ талбартаар үн цаасны арилжаа нэмэгдэх хүлээлт байгаа бол эсвэл одоогийн байдлаар одоогийн түвшинд харцангуй тодорхой хадгалагдсаар байгаа. Тэг яг өмнөх онд арилжааны хэмжээ буурсан байна нөгөө тэрний өмнөх оныхоо өндөр гүйцэтгэлтэй арай хүрэхгүй байна л гэсэн үг. Ер нь бол ерөнхий дүнгээр харахад арилжааны хэмжээ бол харцангуй бас боломжийн хэмжээнд яваад байгаа. Тэгээд энэ жил бол зах зээл дээр гарах шинэ бүтээгдэхүүнээс хамаарах бах. Одоо энэ төрийн өмчийн хувьчлал, хувьцаат компаниуд болох үйл ажиллагаа гэх мэтлэн одоо энэ зүйлүүдээс хамаарах бах. Ер нь өнгөрсөн онд бол бид нар гадаад хөрөнгө оруулагчийг татах, гадаад зах зээл рүү нэвтрэх гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа нэлээд сайн явуулсан. Өөрөөр хэлбэл гадаад харилцаагаа нэлээд өргөжүүлсэн. Тэгэхээр энэ одоо давуу талаа ашиглаад одоо гадаадын хөрөнгө оруулагчдыг илүү оруулж ирэх, гадаад зах зээл рүү дотоод компаниудын бондыг гаргах гэсэн энэ чиглэлээр бол төлхөө ажиллана гэж үзэж байгаа. Тэгээд дотоодын зах зээлээс мэдээж гадаад хөрөнгө оруулалт нэмэгдэх дотоод зах зээлээ дэмжинэ л гэж үзэж байгаа. Тэгэхээр мэдээж энэ жилийн байдлаар нэлээд хөрөнгөний засал томоохон төлөвлөгөөнд бол гараад байгаа шүү. За тэр тань сая хэлсэнчлэн төрийн өмчт компаниудыг хөвчлөн гэж байгаа. За мөн нийслэл болон орон нутгийн бондууд бол энэ оны байдлаар нэлээд нэмэгдэж гарахаараа. Тэгэхээр BDC компаниуд ер нь өмнө одоо нийслэлийн бондуудын одоо гаргалт нь нэлээд гар бие оролцож байсан. Тэгэхээр энийг ер нь бол энэ эдгээр мэдээдүүдийг ямар шүү байдлаар хүлээн авч байгаа. Ер нь бол компани үйл ажиллагааны эдүүсэн ямар дэмжлэг болох вэ? Тийм мэдээж хэрэг энэ орон нутгийн бонд гэдэг бол мөн одоо зах зээлийг нэлээд сайн дэмжих бүтээгдэхүүнүүд. Тэгээд орон нутгийн бондууд бол нэлээд том хэмжээтэй байдаг учраас нэг андрейтер биш нэлээд хэдүүлээ хамтарч ажилладаг. Тэгэхээр энэ дээр зах зээл дээр орон нутгийн бондууд гарах тусмаа зах зээлээ бас дэмжинэ. Энэ дээр бол манайх мөн ажиллах одоо төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр төрийн өмч компаниудыг хөвчилж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үйл явцад ерөнхийд нас ухаад ер нь ямар шүү байдлаа хүлээж авч байгаа. Төрийн өмчийн компаниудыг хөвчлөхдөө хөрөнгийн биржээр дамжуулаад хувьцаат компани болох хэлбэрээр хөвчлөнө гэдэг бол маш зөв. Үүнийг хамгийн гол нь зөв бэлтгэл ажилтай, зөв хийх ёстой. Хамгийн түрүүнд бидний анхаарах зүйл бол компани засаглал. Төрийн өмчийн компаниуд одоо тодорхой хувиа олон нийтэд гаргасны дараад нь мөн л нөгөө төрийн байгууллага шиг ажиллаад идэг. Хувийн хвшлийнхаа дуу хоолойг сайн оруулдаггүй, тууцдаа оруулдаггүй гэсэн ийм зүйлүүд бол хэвээрэл байгаа. Тэгээ энэ дээр бол маш сайн ажиллах хэрэгтэй. За хоёрдугаарт энэ дээр зөвхөн дотоодын хөрөнгө оруулагчдаас гадна гадаад хөрөнгө оруулагч, гадаад маркет мейкер орж ирэх хэрэгтэй. Ялангуяа Эрдэнэс тоонлогоо хавцааны арилжааг эхлүүлэхэд гадаад маркет мейкер, гадаад буюу мэдээж нэлээд чадхтай өндөр маркет мейкер орж ирж иж одоо ханшийг тогтворжуулах, ханшийг барих юм болцоо гарна. Тэгэхээр одооны төвшөнд нөгөө гадаад маркет мейкер оруулж ирэх нөхцөл болцоо бүрдээгүй байна л да. Одоо жишээ нь маркет мейкинг хийж байгаа компани бол маш бага маржин дээр ажилладаг. Тэгэхээр одоо хөрөнгийн биржийн шимтгэлийг төлөөд тэгж ажиллах болцоо байхгүй. Тэгэхээр энэ мэтчлэн одоо энэ зохицуултуудыг маш сайн хийх хэрэгтэй болж байгаа.